За өдрийн мэнд өнөөдөр би ээлжит сайн хүүхэд цувралынхаа 3 дахь нэг явуулах гэж байна. Өнөөдөр оюуны хувьд идэвхтэй хүүхэд гэдэг сэдэв байгаа. Оюуны хувьд идэвхтэй хүүхэд гэдэг нь сониуч юмыг их асуух дуртай. Яагаад тийм байдгийм гэж их асуудаг хүүхдийг хэлдэг гэнэ. Хамгийн энгийн зүйлээс шин зүйлийг олж харахыг оролддог гэж. Ямар нэг шин санаа дэвшүүлж үздэг. Жишээ нь хүүхэд шувуу нисэж байгааг хараад яагаад далавчаа ингэж дэвдэг юм бол гэж асуух бол оюуны идэвхтэй байгаагийн илрэл. Өөрийн бие даан сэтгэж чаддаг. Шийдэл хайж чаддаг. Яаж үүнийг хийх вэ? Хичээлээс гадуур юу сурч болох вэ гэж оролддог. Сурсан зүйлээ өөрийнхөө ашиглаж чаддаг. Жишээ нь математик дээр сурсан мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэгэлдэг. Ангидаа сурсан юмнуудаа хүүхдүүд чинь заримдаа манай ангид ийм сурсан, ийм хийсэн гэл гэртээ ирээд ийм байна уу гэд нэхэд бас юм хийх гээд оролдоод идэв шүү дээ хүүхдүүд. Тийм хүүхэд бол бас оюуны хувьд идэвхтэй хүүхдийн тоонд орох юм байна. Дараа нь болохоор алтхаас айхгүй суралцах ирмэлзэлттэй. Би мэдгүй ч сурахыг хүсэж байна гэж хэлдэг. Алдаа гаргасан ч зүгээрээ гэж үзээд дахин оролддог хүүхэд бол бас оюуны идэвхтэй хүүхэд. Өсөлтөд чиглэсэн сэтгэлгээтэй. Жишээ нь хүүхэд шатар тоглоод хожигдчихлоороо зүгээрээ би энэ удаа хожигдсон ч дараа сайжирчгаа дахин тоглоё гэж хэлж чадаж байвал тэр хүүхдийн сурч хөгжих хүсэлтэй гэж байгаа юм. За тэгээд эцэст нь дүгнэлтэн дээр нь болохоор сониуч мэдэх хүсэлтэй, бие даан сэтгэх чадвартай, алтхаас айхгүй суралцаж чаддаг. Ийм хүүхдүүдийг л оюуны хувьд идэвхтэй хүүхэд гэж байгаа. За тэгээд мэдгүй ер нь миний бодлоор бол хүүхдүүд ч одоо ер нь манай л хүүхдүүд бараг л ер нь л сурхал жээл даалгавраа хий наан цаана гэж өглүүлээл байдیں۔ Гэхдээ бас айл айлын хүүхэд янз л байх л да. Ер нь гэхдээ энийг бол бас яагаад хүүхдүүд дээр яг сурах итвэх байна уугүй юу энтер гэдгийг бас сайн хараад ажиглаж аваад бас хэрэгжүүлвэл бас хүүхдийн ирээдүйд сурах сонирхолтой болох юм болов уу гэж би бодсон. Энэ талаар нь сайн зөв талаар нь ойлгуулад өгчих юм бол гэж өнөөдрийн хичээлээр бол би яг тэгж л ойлгосон өөрийнхөө хувьд. За тэгээ хэрвээ та нар тэгээд энийг яаж амьдрал дээр аваад хүүхдүүдтэй тэгээд юу ч гэсэн хүүхдүүдээ энийг уншаад харьцуулаад үзээрэй, сурах идэвхтэй байна уу, идэвхгүй байна уу гэдгийг бас харьцуулаад үзээрэй гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн бичлэг ингээд боллоо. Маргаашийн бичлэг хүртэл баяртай.